can go out. I'm sick. Хэдэн өдөр өвчтөе өвцсөн. Тэгээ би энэ яриг та нартай ямар ч хийчихье гэж бодлоо. Ariana Grande-г карьерийн туршид ингээд өөр хүмүүс шиг болоод те байгаад байгааг ингээд хүмүүс айгүйх яриад байгаа штэ. Одоо ингээд амар өөр хүн шиг дахиад ингээд өөр хүн шиг болцсон те. Хар эмэгтэйчүүд шиг байж ийснаа. Одоо дахиад Аз эмэгтэйчүүд шиг болоо. Тэгээ одоо яг юу тохиолдсон юм бэ? Яг ингээд хүүхэд шиг жоох хүүхэд шиг харагдаад байна гэдэг. Дээрээс нь Ariana Grande ч өөрөө 1.53 ер нь над чиг жижиг байхгүй юу? Тураад бүр ингээд яснууд нь овоогоод ингээд хэрзийгээ гараад ирсэн. Бүр арай л тэнд туранхаа болсон те. За яг тэрний тийм байт юм байж. Audrey Hepburn-ы Tiffany дах өглөөний цай гэдэг нөгөө кино од штэ амар алтартай. Нүг амар гоё hard dressтэй ингээд амдаа ингээд нөгөө нарийн боов ингээд зуучаал яагаад байдаг. Тэр киног саяхан би үзлээ. Би Audrey Hepburn-ы киног нэгэгч бүтэн үзэж байгааг байхгүй. Тэгэл яг ингээд орчуулганых нь хажуугаар нь Audrey-гийн ярьдаг хэсгүүд ингээд жоохон сонсогдоод тэгсэн чи бүр ингээд ёо Ariana Grande тэрний дуу оруулж ирэх гэж байхгүй зү. Бүр арай л адилхан. Одоо яг ингээд Ariana Grande ярьж байгаа ингээд хоолойны өнгө нь тэр Audrey Hepburn-ийнхтэй амар төстэй за тэгснэ. Ariana Grande ингээд би нэг өөр мөрдөж олсон заяа. Ariana Grande ингээд амар готлнууд ингээд нэг юм балерина ч юм уу те тиймэрхүү готлнуудыг ингээд амар их өмсөж хэрэгэлдэг болсон байхгүй сүүлийн 1-2 жил мэл. Тэгээд тэгсэн чинь би яагаад ингээд ямар хөөрхөн чамийн мэрэглээд байна гэсэн чи яг Tiffany-тэй өглөөний зоог дээр Audrey Hepburn яг ингээд галтгооныхоо шүүгэнээс нэг юм балерина ягаан балерина гаргаж ирсэн ээ. Буцаад хийж мэйгээд ингээд нэг юм болигтой юм шиг амьдралтай нэг юм ихтэйгэн дүүрэхгүй юу. Тэгээд тэрийг харчаад би ингээд яагаад ч юм тэр ингээм vibe нь надад зүгээр тэр чигээрээ яг Ariana Grande-гийн өгдөг vibe бууж ирсэн за. Эсвэл одоо ийм шуум яваад байгаа байхгүй юу? Ariana Grande Audrey Hepburn-ы намтарчилсан одоо Audrey Hepburn-ы тухай тий намтарчилсан тийм уран сайхны кинонд Audrey-гийн дүрийг бүтээгч байгаа юм байна л да. Тэгээд энэ зүгээр шум rumor шүү заяа тэнгүүд эсвэл дүрдээ орохын тулд яг тэгж амар тураад тэгж амарлаг өөрөө ингэж өөрийгөө бэлдээд байгаа байх гэж би нэгдүгээрт бодож байна. Хоёрдугаарт угаасаа яг ингээд Ariana Audrey Hepburn хоёр чи ер нь нэлээд төстэй бүр арай л адилхан заяа. Угаасаа амар адилхан. Тэгээд сүүлийн хэдэн жил Ariana ингээд нэг сүүлийн 1-2 жилдээ ингээд шал өөр хүн шиг болсон. Тэнгүүд хүмүүс болохоор Wicked кинотой холбоод те ингээд бодоод байгаа байхгүй. Тэгэхээр яг үнэндээ Wicked окей тэр өөрөөх нь дүр байсан уу байсан. Одоо харин гэхдээ Audrey-гийн дүр дээр ажиллаж иж магадгүй. Хэрвээ намтарчилсан кинонд нь Audrey Hepburn-ы дүрийг Ariana Grande хийгээгүй байгаад Ariana Grande одоо яг ингэж ажиллаж байгаа бол Ariana Grande Audrey Hepburn-ы одоо Audrey-гаас те ингээд inspiration аваад зүгээр байдаг гэж болно. Тэгтээ бүр ингэ донтцсон байвал яах вэ? Та нар юу гэж бодож байна? Би нэг тэгтээ ингээ ганцаараа ботоод яваад ахаар амар хэцүү байгаадсан заяа. Тэнгүү та нарт ингээ хэлчихэж бодсохгүй юу? Тэгээд яг юу болох вэ? Цааш нь яах юм? Audrey-гийн намтарчилсан кино ингээ дэлгэцнээ амилж гарч ирэхэд Ariana Grande-г хэдүүлээ харах нь уу? Эсвэл тэгтээ яг ингээ биеийн бүтэц бүр ингээ арай л адилхан за бүр ингээ яг энэ мөрнийхний энд ингээ энэ яс мас нь ингээ овоож гарч ирээд бүр яг ингээ Audrey чи өөрөө ингээ баг бэлхүүс нь баг ингээ 30 идэхэн санаж гэлөө юу хлээ бурхан минь ёо тийм амар нарийнхан бэлхүүстэй тийм эмхтэйсэн билээ ш балетээр хичээлдэг тэгээд уг нь гэхдээ яг ингээ жижигхэн харагддаг тий айгүй туранхай амар skinny бүр гэ too much skinny болохоор айгүй тийм жижигхэн эмхтэй шиг харагддаг боловч яг 1.70 гарсан гэсэн шүү 71 2 кг 75 кг ямарс нэлээд хөөрхөн бас өндөрдөө дундаж өндөртөөдөө бас орол орчхоор гэсэн угаасаа дундаж өндөртөө тийм нэлээд бас хөөрхөн өндөр эмхтэй байсан байлээ тэгээд яг Ariana Grande бол яг жижиг гэсэн нэг иймэрхүү мэдээлэл байна за. Тэгээ энийг ингээ бодоо яваад хаамир надад амар дарамттай байла. Тэгээ ядж хахад Audrey-гийн хурмын
нэг юм даашинцтай одоо энэ зураг би аль нэг газар харуулъя. Аринагийн хурмын зургийг та нар ингээд мэдэн шүү дээ. Тэгээд яг инспирэшн авч болно шүү дээ. Ингээ бүх таалагддаг гоё хүмүүсээс инспирэшн аваад ингээ гоё байж болно. Гэхдээ бүр ингээ биеийн хүртэл дуурайгаал яриа нь хүртэл одоо тэгээ сүүлд нөгөө Оскар боллоо юу боллоо нэг Ariana Grande одоо ингээд баг жороолж халахад айгу ойрхоо тэгсэн чинь яг үндэ тэр хүн чинь өөрөө амар хай хийлстэй бүр ингээд мангар өндөр юм өсгөөтэй гутлнууд дээр юу гэдүүлээ тэр чинь бараг ингээд тайзнаас өсөрч буугаад бараг тайзан дээр бүр бүчгэлдэг гэсэн. За тэгсэн чи яг Audrey Hepburn-ы тухайд гэх юм бол амьдрал дээр ерөөс хамгийн бага нь ингээд 5 санжтай өсгөх тогтлоо өмсдөг. Дандаа өсгөх тогтлоо өмсдөг юм ихтэй байсан гинэ. Тэгээд ингээл ер нь харах юм бол дандаа юм мөөмө өсгөхтэй гэж ярьдс бид нар те. Яг тийм мөөмө өсгөхтэй готлнууд өмсдөг юм ихтэйсэн байгаа байхгүй юу. Тэгээд одоо тэгээ сүүлд яг Ариныг хараад тахаар бас яг ийм нөгөө ингээд жижигхэн намхан гэдгээс ингээд ичгэ болцоо амар ингээд хай хийлс өмсдөгөөс бол одоо болоод нэг юм яг нэг юм адилхан яг Audrey-гийн өмсдөг готлнуудтай яг стилийн хувьд, имижийн хувьд, бүтцийн хувьд айгаа төстөө за готлнууд өмсдөг болцоо лээ. Тэгээд жороолж халахж малхаад байгаа юм ч гэсэн яг ингээд Audrey-г дуурайгаад нэг юм одоо тэгэл угаасаа стил имиж лук нь ингээд бүр ингээд ягаад ч мэдгүй ингээд Wicked-тэй холбогдуулаад гүнжлэг байгаад байгаа юм шиг ингээд нэгтэлтэй ойлгож байгаа боловч бүр хитрхи ингээд яг нэг юм 50-60-аад оны те тэр Audrey-гийн стил байгаад байгаа гэж надад угаасаа харагдаж байгаа. Та нар юу гэж бодож байна энэ дээр бас санал бодлоо хуваалцараа заяа. Тэгээд дээрэс нь Swarovski брэнд штэ те дэлхийн Swarovski-гийн одоо нэг нүүр царай олсон штэ энэ жил Ariana Grande тэгсэн чи яг Swarovski-гийн нэг limited edition л гаргаад ах шиг байгаа Ariana-гийн нэрэмжэт заяа одоо нэг юм тэгсэн чи яг энэ дээр ингээд зураг авалт яг би нөгөө Ariana Grande-гийн өсчин хийдэг нөгөө Alex гэж залууг трансгендер залуу гэдэг хэвгүй тэр би ингээд инстаграмаар дагтаг л та тэгээд тэр болохоор ингээд өсөн дээр нь ажилласан гэхдээ мэдээж тэр чинь ингээд өөрийнхөө санаагаар шууд за Audrey шиг болох ч гэхгүй штэ тэгэнгүүт яг ингээд Audrey-гийн нэг инээдтэй нэг юм чолк гэдэг штэ яг тийм чолктой тэгэл яг тийм ерөөсөө ингээ харах юм бол ер нь л шууд бараг л Audrey л харагдчихлаа те. Яг нөгөө амар өргөн өтгөн юм хар хөмсөг байхгүй ч гэсэн яг ингээ ерөөдөө жоохон төстэй сурчлагын зураг авахулсан байлээ. Тэг би энийг харчаад окей. Энийг би ярих хэвээр гэж бодсон. За нэг иймэрхүү байна. Тэгээд Audrey Hepburn-ы намтарчсан кино гарах юм бол угаасаа ингээд Ariana Grande тоглол угаасаа яг амар зүг болох хаа. Угаасаа амар зүг болон заяа. Тэр ингээд Audrey-гоос Ariana Grande ингээ инспирэшн аваад дуурайд өгөө үлдэл яах вэ? It's okay. Ariana Grande өчнөө олон хүүхнүүд дуурайгаад тахад Ariana Grande ганцхан хүн дуурайж байгаа болдгоо юм дээ. I love her so much. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээд энэ бичлэг таалагдсан бол манайхан лайк дараад, subscribe дараарай. Аимшигтай гэмт хэргийн бичлэгээр уулзцгаая.